Энэ жил 80 насны босгыг даваад байгаа олон улсын хэмжээний мастер Хаян Хэрвагийн нэрэмжит мини волейболын тэмцээний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Анх 1996 онд энэхүү тэмцээн зохиогдоход 37 багийн 200 гаруй тамирчин оролцож байжээ. Харин энэ жил нийслэл хотын болон орон нутгийн 189 багийн 1100 орчим өсвөрийн волейболчид оролцож шинэ рекордыг тогтоолоо. Хүүхдүүд бол энэ миний хөлөд улсын аврах шалгаруулах тэмцээнд 2 насаар явж 12 хүртэлх гээд 13, 14 гээд тэгээд энэ хүүхдүүд бол багасаа 7, 8 дугаар ангиасаа эхлээл волейболын спорт хөгжүүлээд ирээдүйн волейболын өнг төрхийг тодорхойлох ирээдүйн волейболчид бол миний волейболоос анх төрөн гарч байгаа болохоор Монголын волейболын холбооны хөгжилд бол маш хөв нэмэртэй өндөр ур чадвартай баг тамирчид төрөх нь энэ миний волейболын тэмцээнээс тодорхой. Тэмцээнд хөдөө орон нутгийн сумдуудаас багууд ирж амжилттай сайн оролцож байгаа нь Монголд волейболын спорт эрчимтэй хөгжиж байгааг нотлож байна. Мөн хүүхдүүд багаасаа спортоор хичээллэж улсын уралдаанд оролцож байгаа нь маш том үр дүн гэдгийг багш дасгалжуулагчид нь онцолж байлаа. Тэгвэл яг хүүхдүүд спортоор хичээлснээр хүүхдийн төлөвшөлт юм уу? Хэрэгтэй байдаг, тий? Хамт олон нөхөрсөг, тий? Гол багийн спорт болохоор багаар нэгдснээс үний төлөвшөлт хүүхдэд бас төлөвшөлт нэрэлдэг л дээ. Багаасаа хичээлснээр бол ер нь өөрийгөө нээж чадж байгаа хүүхэд. Тэгээд энэ спортоор хичээлснээр хүүхдийн цаашдаа ажил дээр гараад хүртэл тийм ээ бас спортоор хичээлэх тийм боломжууд нэгдэж өгч байгаамаа. Манайх багаасаа хамгийн бид хоёр багаасаа хамгийн жижигчин. Тэгээд манай найзыг нэмэрдэг гэж намайг одмоо гэдэг. Тэгээд манай хоёр том эгч маань бол давтлагч. Тэгээд манай энэ оюунтай гэдэг энийг болохоор баясгалан гэдэг. Тэгээд дундах эгч нь болохоор наран гарав гэдэг пас холбогч. Би яг энэ жилдээ л спортоор хичээлж байгаа. Тэмцээнд явахгүй байж байгаад яг ингээд улсын аврагт л явж байна. Яг ингээд холбоод цохоод нөөд тал руугаа давуулах нь гоё санагддаг. Би давуулт холбогч хийдэг. Миний 3 нь болохоор жижигэн талбайд 3 бараа тоглодог. Тэгээд 3 бараа тоглоно. Эхний бөмбөгийг заавал доороос авна. Тэгээд эхний одоо нөгөө айлаас орж ирсэн давуултын бөмбөгийг заавал доороос аваад 3 авна. Паста өгөө тэгээ пасс нь хөөргөж өгөө нөгөө хүнд товтлол. Ингэж 3 авна. Тэгээд 6-аас дээрээ гიშгэж болохгүй гэх мэтлэн дүрмтэй. 8 наснаас эхэлж явж байгаа. Манай ах бас явж байгаа. Ийхүү олон улсын хэмжээний мастер Хаян Хэрвагийн нэрэмжит өсвөрийн волейболчдын мини волейболын тэмцээн 7 хоногийн турш үргэлжилсэн юм а. Октийн баг болон ахлах насны ангилал Дундгой аймгийн баг тамирчид алтан медаль хүртсэн бол хүүхдийн баг наснд зүүн хараагийн 2 баг эхний байруудад оржээ. Мөн Дундгой, Хөвсгөл, Хинтийн аймгийн багууд медальт байранд шалгарсан байна. Улаанбаатар хотоос дүүрэг болон клубуд оролцсон ч Баянзүрх дүүргийн 21-р сургууль, Хасуу Мегастрас клубын багууд хүрэл медальтаа буцсан байна. Энэхүү хөдөөгийн хүүхдүүд илүү амжилттай оролцсон байна. Энд баг балчир гэлтгүй хүүхдүүд волейболын спортын уран чадварыг харуулan тоглож байсныг мөн дасгалжуулагч болон шүүгч нар нь онцолж байлаа. Эндээс л Монголын нэрийг дэлхийн тавсанд гаргах ирээдүйн тамирчид төрөн гарах үзье. Live News мэдээлэлээ.